Парламент хөрөнгө оруулагч нараа за өнөөдөр багц дотор нэг дунд зэргийн өөрчлөлт орж ирж байгаа. Яг гэх юм бол салхи хэрэгч магадгүй. Дональд Трамп Иран яасан ч магадгүй яг гэх юм бол зах зээл дээр, Twitter дээр олон улсын шинжээчнэр нэг талдаа амар экстрим дайн үргэлжлэн гэж байна. Нөгөө талдаа экстрим удахгүй гал зогсоох хилцс бүтнэ гэж байгаа. Миний байр суурь сүртэй өөрчлөгдөөгүй гэхдээ юу амарч болох юм бэ гэх юм бол би буруу байж магадгүй. За. Тийм учраас хэдүүлээ шууд энэ дайн үргэлжлүүлэх тал дээр одоо нефт гэх мэт шүүн дээр арилжаа хийхгүй байгаа учраас бид нэр арай инфляцийн тоглолтууд хийж байгаа. Тэд нар нэг сүртээ өөрчлөхгүй байгаа учраас тэн дээр нэлээд өндөр жин өгсөн байгаа учраас тэр жингийн жоохон багасгаад тийм ээ гал зогсоох хилцс үргэлжлүүлэх магадгүй. Инхтэй хүний хилцэл бүр бүтэж магадгүй. Тэр үр дүн дээр хэдүүлээ одоо ч гэсэн позициудаа тавих хэрэгтэй байгаа. Яг гэх юм бол энэ чартуудыг хараад үзэхээр зах зээлийг хараад үзэхээр хүмүүс мөнгөө хаашаа тавьж байна. Хэдэн сая хэдэн тэрбум доллар хаашаа тавьж байна гэх юм бол зах зээл үргэлжлүүлээ өснө гэд тавьсан байгаа учраас заавалчгүй нэг позиц нэг үзэл бодол дээр хөрмөө ерөөсөө хийж болохгүй салхи хэрэгжих юм бол бидний буруу байсан байна. Миний буруу байсан байна. Өөр тийш хөрөнгө оруулалт хийх ёстой байсан байна гэд ерөөхдөө хурдан шийдвэрүүдээ гаргах ёстой. Хуцааны арилжаа хөрөнгө оруулалт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За тэгээд ер нь бол энэ 7 хоногийн 2-3 хоногийн өмнө хэдүүлээ ер нь эхэлсэн AMD-ийг 240 дээр авсан. Одоо Primark дээр 240 74 дээр байгаа. Яг өчтөр жоохон дэндүү эрт ашиг авсан. Гэхдээ энэ позиц баг зэрэг биднэрт ерөөдөө ашиг өгж байгаа. ARM бид нар бас саяхан 150 доллар дээр авсан. Одоо 165 доллар дээр явж байгаа. Өнөөдөр хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол Nvidia ба Micron дээр ерөөхдөө урт позиц авж байгаа. Nvidia дээр ягаад позиц авч байна гэх юм бол та ингэ харж байна Head and Shoulders байсан. Гэхдээ тэрийг reject хийсэн. Тийм учраас ер нь бол одоо хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол тэгээ одоо энэ Head and Shoulders-ийн rejection энэ байлаа гэж бодоход одоо Nvidia хавард явах потенциалтай юм бэ гэвэл ер нь бол 240 хит хүртэл ер нь бол явах магадлал бол байгаа зүгээр техник талаасаа. Micron дээр бас яг адилхан яваад ирэх юм бол та харж байгаа бол Micron-ы орлого зарлага нь өсөж байна. Та харж байгаа бол 7 сарын 1-нд энэ оны нэг улирлалтаа 19.3 долларын таамаг тавьж байна. Өмнөх таамагуудаа бүгдийн давуулан биелүүлсэн байгаа. Тэгээ энэ зүгээр нэг улирлийн ашигт ажиллагаа шүү. Тэгээ нэг дөрөв үргэлжлүүлэх юм бол жилийн бараг тийм бэ $80 гарч байна. Тэ? Жилийн $80. За энийг бас давуулан биелүүлэх магадлал бас байгаа. Тэгээд хэдүүлээ зүгээр улирлийн $25 нэг хувьцаан дээр олж ийна гэдэг чинь бараг жилийн $100 болно гэсэн үг. Тэгээд Micron-ы хувьцаа 400 хэд дээр гэх юм бол ерөнхийдөө хямдхан. За тэгээд нэмээд Fibonacci-ийг за эндээс тавьсан ч болно. Эндээс хараад үзэх юм бол одоо яг 0.6 дээр ирсэн байгаа. Тэгээд бүтэн Fibonacci-гийн нэг extension хийх юм бол 556 хүртэл ер нь бол явах боломжтой. За Nvidia дээр би бас сая таргетуудаа хилээд өгсөн байгаа. Тэгээд тэг юмыг яаж мэдхүү инх тайм би болоод ирэх юм бол би QQQ дээр би бас таргетуудаа тавьсан байгаа. Та харж байгаа бол өмнөх ёроол нь хаана байсан бэ гэвэл тэ өнгөрсөн жилийн Donald Trump-ийн тарифын маргааны үеэр 403 хүрсэн байсан. За оргилцэг нь ерөөдөө байсан full retraction энэ байна. Эхний таргет тэгвэл хаана байгаа юм бэ гэх юм бол 700 дээр байна. Тэгээд full extension хаана юм бэ гэх юм бол 789. Тэгээд яг магадaltaй юм бэ гэх юм бол хамгийн сүүлчийн нэг томоохон parabolic geometric-ийн өсөлт гарч ирэх магадaltaй. Тэрэндээ хэдүүлээ бэлэн байх хэвээр. Geopolitik тэ уналтаасаа
хэдүүлэнгийг хамгаалсан. Инфляцаас хэдүүлээ баг зэргийн ашиг олж чадсан. Гэхдээ recovery-гаас хэдүүлээ хоцорсон байж магадгүй, тийм ээ. Их тайвны хилцс одоо би болчих юм бол бид нар хоцорсон гэсэн үг. Тэгээ энэ хэний алдаа юм бэ гэх юм бол миний алдаа. Тэгээд би бас үнэнгээ хэлье. Ирээдүй харан гэж байхгүй. Гэхдээ санал үзэл бодлоо өөрчлөх боломж байгаа. За алтыг ингээ хараад үзэх юм бол ер нь бол буцаагаад хөрхэн хүчтэй болж эхэлж байна. Та харж байгаа юм бол өмнөх хай дээр ер нь бол bounce хийлээ. Тэгээд алтан дээр ер нь бол позиц одоо нэмэх арай цаг болоогүй байгаа. Хэдүүлээ өмнөх хөдөлгөөнийг ингээ хараад үзсэн бэл за эндээс эхэлсэн full retraction bam гэх юм бол full one extension-ыг ингээ даваа явцсан байна. Хэдүүлээ бас энийг жоохон нааша татчих юм бол энд юу харагдж байна гэх юм бол те 1.6-ад хүрсэн гэж одоо харж болно. Нэг дээр одоо ирсэн байгаа. Тэгээд алт ер нь бүр ингээд урт хугацаагаар хараад үзэх юм бол энэ бол нөгөө супер макро талаас нь шүү. Ямар потенциал байна гэх юм бол за 22 оны эхлэл гэж үзэх юм бол энд full move бүрэн retraction дуусаагүй байж магадгүй retraction. Тэгэх юм бол ер нь бол дараагийн target нь хаана юм бэ гэх юм бол 6500 8000 байх магадaltaй баталгаажжаагүй тий. Гэхдээ хэдүүлээ харж байгаа. Тэгээд ерөнхийдөө 8100 хүрчих юм бол хэдүүлээ айгүй хөөрхөн ашиг хийх потенциал байгаа. Тэгээ мэдээж хэдүүлээ дахиад уулуурхан компани ба UGL-ээр дамжуулаад орно. За UGL дээр энийг ингээ хараад үзэх юм бол за энэ ёроолноос хараад үзчих full move full retraction 0.6 гэх юм бол 102 full Fibonacci one extension бол 132 дээр ерөөхдөө таргет харагдаж байгаа. Гэхдээ би дахиад хэлье. Энэ бол баталгаатай болоогүй байгаа. Хэдүүлээ энэ CL нефтний үн ханш шиг хараад үзэх юм бол энэ бас юу харагдаж байна гэх юм бол нэг double top шиг юм харагдаж байгаа. Гэхдээ энэ move дууссан байж магадгүй, дуусаагүйч байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэг томоохон хилцс deal бүтчих юм бол заяа. Нефтэн дээр юу болох магадaltaй юм бэ гэх юм бол за энэ одоо double top байлаа гэж бодъё. Окей. Тэгэх юм бол ер нь бол нефт доошоо нурчна. Тэгээд анхны bounce гараад ирнэ. Тэгээд анхны bounce гараад ирэх юм бол хэдүүлээ юу хийх юм бэ гэх юм бол нэмээд short гэж шүү заяа. Яг гэх юм бол одоо нефтний үн ханш нэг хэсэг хугацаа тий 70 мал $60 дээр жоохон явах бах. Гэхдээ арабын орнуудын нефт буцаагаад онлайн гараад ирнэ. Аргентин одоо улам их олборлоод эхэлж байгаа. Европчууд бас ухаатай болж эхэлнэ. Хятадууд ухаад эхэлж байна. Австралчууд илүү эрчтэй ухна. Монголд бүр ингээд нефтний хайгуулга яваад эхэлнэ. Оросууд илүү их олборлно. Тэгээд Америкчууд бас тий одоо саяхан хэдэн сар бай тий ер нь бол бараг нэг бүтэн сар нефтний үн ханш $70 малын $80-100 хавцаар тэрнээс дээгүүр явж байгаа. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол нефт олборлдог компаниуд талбайтай өрөм тавиагүй эсвэл тий ордоо олборлож эхлэх байгаа, нефт гаргаж эхлэх байгаа хүмүүс одоо бүгдээрээ ерөөдөө ухаад эхэлж байгаа. Тэгээд хэдүүлээ бас ингээ хараад үзэх юм бол манай өмнө багц дотор байсан Valaris компани таад харж байгаа юм бол тий тэнгэр рүү буужинтсан. Яг хөө эндээс хэдүүлээ бас тэрийг бас дахиад миний буруу тий хоцорсон одоо $90 дээр явж байгаа. Тэгээд энэ нефтний хөдөлгөөн ингээ дуусчих юм бол нефт олборлдог компаниуд энэ жилийн сүүлийн хэсгээр бүгдээрээ ерөөхдөө буурж эхэлнэ. Яг гэх юм бол тий дэлхийн бүх нефт газ олборлдог компаниуд тулсан одоо газ нефтээ гаргаж байгаа. Тэр үрдэл ер нь бол газ нефтний үн ханш нэг тий 70-аас $90 хавцаа ерөөхдөө үргэлжлүүлээд явна. Гэхдээ маргааш нэг өдөр Америкчууд Дональд Трамп Ираныг үргэлжлүүлээ бөмбөгдөх магадлал бас байгаа. Тэгээ аль дээр хэдүүлээ бэлэн байх хэрэгтэй. Хэдүүлээ ирээдүйг харж чадахгүй. Тэгээ хэдүүлээ юу хийж чадах юм бэ гэх юм бол stop loss-уудаа тавьж болно. Position sizing-уудаа хийж болно. Өндөр савлгаатай юм лөө хөрөнгө олт хийхгүй байх болно. Тэгээ хэдүүлээ сайхан тэ 3 хоногоос өмнө юу хийсэн бэ гэх юм бол тэ өндөр савлгаатай компаниуд л хөрөнгө олт хийлээ. Баг дүнгээр QQQ нэмсэн, Micron нэмсэн, Nvidia баг зэрэг нэмсэн, AMD, ARM computers баг зэрэг нэмсэн байгаа. Багцын нэг 20% ч хүрэхгүй байгаа. Тэгээд энэ хоёр дээр бидний заасан stop loss-уудаа заавалчгүй тавиарай. Яг гэх юм бол бид нэр аль үр дүнгийн дээр одоо баг зэргийн ашиг хийх гэж үзэж байгаа. За өнөөдрийн апдейт ерөнхийдөө товч тодорхой. Тэгээ хэдүүлээ
Маргааш нөгөөдөр харцгаая. Маргааш нөгөөдөр би мэдээж геополитикийн судалгаануудаа бас тий YouTube дээр тавьчин групп дотор би бас ажиглал явна. Тэгээд ямар нэгэн шинэ мэдээлэл гараад ирэх юм бол та мэдээж төрүүлээд мэдээлчнэ. За тэгээд pre-marketing хараад үзэх юм бол trade update-ууд оруулснаас хойш тий бидний сонгосон хувьцаанууд бүгдээрээ тий бацууга шинэ нэмж байгаа бүгдээрээ сайхан өсөлттэй байна. Тэгдүүл харцгаа. Хаашаач явсан хэдүүлээ ерөөдөө баг зэргийн дунд зэргийн ашиг хийхээр юм шиг харагдаж байна. Тэгээ дахиад хэлье. Шуналдахгүй шүү. All in хийхгүй шүү. Том позиц хийхгүй шүү. Stop loss-уудаа тавиарай. Тэгээ та бас жоохон эвгүй эрсдлээ санагдаж байгаа юм бол энэ позицуудаа бас авахгүй байсан ч болно. Зүгээр cash дээрээ суусан ч бас нэг буруутах юм байхгүй шүү. За тэгээ эх 7 хоног хэдүүлээ жоохон Tesla-г ярий. Тэгээ Elon Musk шин мэдээллүүдийг ерөөхдөө гаргасан. Тэгээд магадгүй Tesla руу эргүүлээд орох нөхцөл бас бүрдчихэж магадгүй. Гэхдээ хэдүүлээ харцгаая. Яг шийдвэр дүгнэлт гаргахад арай эрт байна. Тэгээд энэ тий Strait of Hormuz, Америк, Ираны дайн ширүүцээд эхлэх юм бол тэгэл угаасаа технологийн компаниуд QQQ, Nasdaq багцаасаа бүгдийн буцаагаад хасчихна. Тэгээд өнөөдөр сайхан өсөлттэй байх юм бол тийм ээ stop loss-уудаа ингээд араас нь нүүлгээд яваарай. За нэгд өдөр бас яг адилхан. Өнөөдөр орой хэдүүлээ зах зээлийн нээлтийг бас харъя. Тэгээд баг зэргийн ашигтай яваад ирэх юм бол тэгээ зах зээл нь өсөө явчих юм бол хэдүүлээ trailing stop loss 50 шүү тий. Stop loss-аа жоохон дээшлүүлнэ гэсэн. За тэгээд 5 өдрөө гой сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд маргааш иргэд уулзъя. Bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.